За улсын онцгой комиссаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу харилцаа холбоо мэдээлэл технологийн байгууллага бол бас арга барилдаа сэргийлүүлэх мессеж мөн өргөн нэвтрүүл телевизчдийн зохион байгуулалт ажлыг бол Монголын телевизүүдийн холбоо боловсролын шинжилгээ ухаан спортын хамтаа хамтран хэрэгжүүлж байгаа. 402 удаагийн 40 хичээлийг орон даяар дамжуулах ажлыг бол боловсролын шинжилгээ ухаан спортын яам за Монголын телевизүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа. За мөн давтан үзэх боломжийг нь бол бусад телевизүүдэд мөн одоо ийм зохицуулалтыг хийгдсэн. За 18 телевизээр бол одоогийн байдлаар 1-ээс 12 дугаар ангийн хүүхдийн хичээлийг бол одоо шууд дамжуулан хүргэж байгаа. За мөн IPTV эрхлэгчдэд видео санд нээлттэй үзэхээр ингэж байршуулж өгсөн байгаа. За хэрэглэгчдэд мессеж хүргэх энэ асуудлыг бас манай байгууллага өөрийн төлбөрийн оператор компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа. За 2 дугаар сарын 14-өөс эхлээд эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн 16 агуулга бүхий 160 тэмдэгтэд багтсан мессежийг бол өдөрт 2 удаа үүр операторууд маань хэрэглэгчдэд хүргэж байгаа. За иргэдээс ирж байгаа нэг асуудал бол латин үсгээр ирүүлээд байна. Кирилл үсгээр энэ мессежийг ирүүлэх боломжгүй юу гэдэг ийм санал бас ирж байгаа. За Монгол улсын хэмжээнд бол 3.3 сая орчим ухаалаг утас хэрэглэгчд байгаа. За үүний 1 сая орчим нь бол одоо энгийн утас хэрэглэж байгаа гэсэн ийм тоон судалгаа байна. Тэгэхээр бид бүх хүнд мессеж хүргэхийн тулд одоо олон улсын жишгээр латинаар мессеж хүргэх ийм одоо зохицуултыг хийсээр аргагүй байгаа. Тэгэхээр хэрвээ кириллээр мессеж хүрэхэд 1 сая орчим хэрэглэгчийн утас бол тухайн одоо мессежийг танихгүй байх ийм одоо нөхцөл байдал үүсэж байгаамаа.